Найзуудаа Korea Store дэлгүүр аялал болон фитнесийн ус нэвтрдэггүй хүүтэн хадгалагчтай багтаамж ихтэй маш чанартай зөвхнүүдтэй 50% амьдрал зарлажээ. Та захиалах бол бидэнтэй холбогдорой. За сайн байна найзуудаа. Энэ удаа манай зочноор эрчим тэмчилгээний мдэггүй зүйлгийн эмч Даваажав орж байна. Даваажав маань бас фитнес тамирчин байгаа тий. Сайн байна уу? Юун түрүүнд бас дахиад нэг өөрөө чи амжилтаас манай үздэг залуустай бас яриад өгөх тий. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За намайг одоо Даваажав гэдэг байгаа. Би 2014 оноос хойш фитнес спортоор сонирхоод анх хичээлж эхэлсэн байгаа. За түүнээс хойш одоо бараг 6 жил болцсон юм байна. За тэр хугацаанд хамгийн анх тэмцээнд 2016 он тэмцээнд орж исэн. Тэгээ 16, 17 онуудад л яг 2 жил тасралтгүй тэмцээнд орсон байгаа. Одоо бол одоо эмчийн ажил хийж байгаа тийм. Одоохондоо эмчийн ажлыг хийж байгаа. Хажуугаар нь бас сурч боловсроод ерөнхийдөө тэмцээнд орохгүй сонирхогч явж байгаа. Тийм. Тэгэхээр битгойн өмнөх хөшлөг бол нөгөө бөөрийн талаар байсан тийм. Янз бүрийн одоо хаван хөөгч хэрэгж тэмцээнд орж бас болохгүй нэгдүгээр та хоёрдугаар бас нэлээд эмчийн хяналтанд ор байж иж тэгээ хянуулж иж бас тодорхой хэмжээний юмнууд хэрэглэх хэрэгтэй гэсэн нэг тийм бичлэг хийсэн байна. Ерөө үзээгүй бол та бас үзээрэй тий. За дөнгөж сая хоёул ер нь юу хийж вэ? Надад нэг одоо тусласан. За саний төсөл бол амино комплекс гэдэг туслаагаа. Ерөнхийдөө та хэд маань бас мэдж байгаа бах спортоор хичээлдэг залуучууд, фитнес спорт, пауэрлифтинг тий бүгчүүд маань бүгд мэддэг байгаа. Амин хүчил гээд ерөнхийдөө ойлголттой. Амин хүчил нь одоо яадаг вэ гэхээр цусны дуургийн хэмжээ багасах. Тэгээ мөрөн одоо амин хүчлийн хэмжээ нь багасах тохиолдол болон одоо хавдрын өвчтөй хүмүүс болон тэжээлийн дутагдaltaй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой тусал байдаг байгаа. Тэгэхээр энэхүү тусал маань энгийн хоол хүнснээс юугаар ялгаатай? За энгийн хоол хүнснээс ялгаатай зүйл нь гэх юм бол өөрөө уургийн агуулмж ихтэй нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол амин хүчил агуулдаг. Амин хүчлээс гадна сорбилат гэдэг одоо дотроо агуулгаддаг. Одоо кальц, магн, цинк бүх эрдэс бодисуудыг одоо дотроо агуулмж өндөртэй гэсэн үг байгаа. Агуулмж нь аюул олон агуулмжтай дээр нэмэлтээр амин хүчлүүд агуулгадаад нийтдээ бараг 10 гаруй төрлийн амин хүчлүүд агуулгаддаг байгаа. Хүний буйнд одоо амин хүчил хамгийн чухал хэрэгцээтэй байдаг. Ялангуяа биднес спортоор хичээлдэг хүмүүс одоо хөлсөөр эрдэс бодисоо алддаг, түүнээс шалтгаалаад одоо шөрмөс татах тий. За тийм гаж нүглээ эхэлдэг, ядардаг, сүлддэг, ямар ч одоо дасгал хийх сонирхолгүй болдог. Тэрийг одоо дэмжих зорилгоор тамирчингууд ерөнхийдөө цуснандаа хамин хүчлээ нэмэх болон уургийн хэмжээгээ ихсэх зорилгоор хэрэглэдэг байгаа. Тэгэхээр магадгүй нөө хоол хүнсээс ингээд бид нар амин хүчил авдаг те уураг аавн тэр нь задрын амин хүчил бол магадгүй тэр нь уураг маань өөрөө одоо бас идэж хоол боловсруулж дэлгэн мэлгээр дамжиж одоо задардаг байгаа тийм үү. Тэгээ магадгүй тэрийг бас хөнгөвчлөх маягаар шууд цуснд одоо амин хүчлийн хэмжээг хэсэж чинь тийм ээ. Тэрүүгээрээ онцлогтой. Тэрнгээрээ онцлогтой. Тэгэнгүүтээ шууд венийн суцанд ороод цусны их хэрэгэл болон бага эргэлтээр дамжаад тэгээ шууд үйлчлэх механизм нь аюу хурдан очиж байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй бол бид нар гаднаас хоол ижээл те тэднийг хэрэглэхээр одоо задрах те үлгэн дээр очоод үйл ажиллагаагаа ингээд хийгээд явхад бас нэлээд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулдаг болохоор бас илүү дөхөм тэгээ хурдан үйлчлэгээ эмчилгээг нь хурдан явагдаж байгаа л гэсэн үг байхгүй юу? За ер нь амин хүчлийг ер нь манайхан бол сайн мэддэг. Голцоо ер нь тамирчид бас хэрэгэлдэг. Тэгэхээр амин хүчлийг ер нь хэдэн хоногт хэрэглүүл одоо зайтай давтамжтай одоо хэрэглүүл тохиромжтой байд юм бэ? За ерөнхийдөө бол хоол тэжээлийн дутагдaltaй хүмүүс бол нэг ойролцоогоор нэг за курс имчилгээ ч юм уу те нэг 2-оос 3 удаа 3-аас нэг 5 удаа ч юм уу эсвэл нэг хоногийнхэн зай нь бол 2 хоног хоноод нэг ч юм уу тийм давтамжаар хийвэл ер нь зүгээр өдрөө болгон бос яг тэгтээ яг тогтоо яг ийм одоо нэг судалгаагаар тийм тогтоогдоод одоо тийм заавраар яг тэгээд тэр хоногийн зайтай гэсэн юм тийм тодорхой тийм юм бол байхгүй.
За үнэхээр хоол хийжээдийн дутагдaltaй, хавдартай тий хүнд хүн байх юм бол өдөр болгон хийн. За бизнесийн тамирчингууд бол нэг ойролцоогоор нэг 3 хоноод нэг удаа ч юм уу тийм 3 хоногийн зайтай 3 удаагийн курсээр ч юм уу 5 удаагаар ч юм уу хийх боломжтой байдаг байна. Тэгэхээр энийг бол нөгөө бүр тамирч одоо ерөнхийд зориулж яриад байгаа тийм ээ. Энгийн хүмүүст бол ерөөсөө тэгж айхтар ойрхон хийгээд шаардлага байхгүй гэж боддог байхгүй. Тамирчид маань өөрсдөө маш одоо хүнд бэлтгэл хийдэг, маш их ачаалал авдаг, маш их хэмжээний одоо ядаргаанд ордог. Тэгэхээр энийг бас даван туулахын тулд одоо тий. Одоо нэг үгээр их юм бол одоо аминол гэсэн үг шүү дээ. Аминог чинь бид нар ууж хэрэгэлдэг те. Уугаа цуснд очоод задраа яг саяны механизмаар явагддаг. Тэр зүйлийг цуцаар оруулаад богино хэмжээнд ядрахгүй, сулдахгүй, тамирт хийгээтэй тасглаа хийгээд илүү их амжилт үзүүлнэ л гэсэн үг байхгүй юу? Давхар ус эрдэс бодисууд. Эрдсийн бас нөхөөд өгчин одоо калийн нөхөн, кальцийн нөхөн, магний нөхөн, цинкийн нөхөн энэ олон эрдэс бодисууд чинь өөрөө айгүй их одоо хүний биед хамгийн чухал ялангуяа хөлсөөрөө ямар их алддаг үлээ те. Тэгэхээр чин амар их ядран сулдна одоо тэмцээнд бэлж байгаа залуучууд бол яалч одоо хэрэглэх хэрэгтэй л гэж л. Бас маш хэмжээний шингэн алддаг тийм ус уухгүй тэмцээнд ордог. Тэгээд тэрүүгээр бас хэмжээний эрдэсүүд бас алддаг тийм. За өөр одоо бас тамирчдаа бас зориулаад өөр ямар төрлийн одоо юу гэж хэлэх юм бэ? Одоо туслууд ерөнхийдөө хэрэглэгддэг юм бэ? За нөгөө ерөнхийдөө одоо нөгөө уураг яг хуу тодорхой хэмжээгээр хэрэгжилж болно суцаар. Гэхдээ тэр уураг бол бас нөгөө мэдээж тодорхой эмчийн хяналтанд ор хийгдэнэ. Тэгээ мөн бас амино комплекс мэдээд эмчийн хяналтанд эмчтэй үзүүлээд тэгээд хийх ёстой. Тэгээ сорбилакт гэдэг тусал байдаг байгаа. Энэ олон туслууд одоо бүгд эрдсийн агуулмжтай шар буурцагны уураг гэдэг байдаг. Тэр нь одоо яг цэвэр уурган интерлифид гэдэг. Одоо энэ одоо дандаа ийм нэмэлт одоо нэмэлтээр уураг нөхөх, амин хүчлийн нөхөх, одоо эрцүүдийн нөгөх тийм нэмэлт тийм хичээлүүд байдаг байгаа. Гэтэ энэ нь бол янз бүрийн улсаас орж ирдэг, янз бүрийн эмийн компаниуд оруулж ирдэг. Одоо би яг тодорхой нэг ямар нэгэн нэг эмийн компани сурчлагаад юм бол биш шүү. Тийм ямар нэгэн одоо брендийг бол юусэн яриаг байна. Тийм брэнд юусэн яриаггүй. Өчнөө газраас тийм амино комплекс хичээлүүд эмжи тинан гээд олон төрлийн хичээлүүд орж ирдэг байгаа. За одоо энэ илгэний талаар нэг жоох юм ярмаар байна л да. Тэгэхээр фитнесийн тамирчид юм, бодибилдингийн тамирчид бүгдээрээ л одоо маш хэмжээний уураг иддэг. Тэгээд тодорхой хэмжээний илэг нь бол тодорхой хэмжээгээр ачаалдаг. Илгээ юу нь яаж хамгаалах вэ? За илгээ хамгаалахтаа гэх юм бол одоо за мэдээч хамгийн чухал зүйл одоо хоол хүнсээр тий хамгийн чухал нь хоол хүнс. Энгийн зүйл шүү дээ. Тэр чинь бүр энгийн бизнесээр хичээлж байгаа хүн хоол хүнсээрээ. За тэгээ мэдээж бас тодорхой хэмжээгээр хоол хүнсээ хэрэглэхдээ уурын агуулмж өндөртэй мэдхээр булчин домор гэдэг бас өрөөсгөл ойлголт юм шиг надад санагдтыг. Яагаад гэх юм бол хүн өөрөө уургийн агуулмж хит их өндөртэй уураг гаднаас ингээ аваад тахаар чинь бас бөөрөн дөөр өөрчлөлт орж эхлэх байхгүй юу? Нефропати буюу одоо бөөрийн үйл ажиллагаа алдагдал үүсэж эхэлнэ. За тэгэхээр чин асуудал үүсэж эхэлчихэж байгаа байхгүй юу? За магадгүй одоо бөөрийн асуудалтай хүн байла шээсээр уураг алддаг шинжилгээнд дэр тийм хүн гаднаас уураг ичнээ ингээ бидэнсээр хичээллээд бак болчондоо олъё гэдэг. Нөгөө шээсээрээ уургаа алдаад байгаа мөртлөө юм чинь ямар бүх юмудаа уургаа алдчих юм чинь болчин гэж томрохгүй л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яалчгүй нөгөө таван цул эрэхтэн буюу одоо бөөр зүрх, илэг эдрийнхаа тодорхой хэмжээгээр шинжилгээнүүдээ өгөөд тэгснийхаа дараа одоо уургийн агуулмжтай зүйл яг зөв килограмм жиндээ тооцоод тунгийн нэвтрүүлэхгүй хэрэглүүд ерөн зүгээр авч боддتي. Уурга ер нь голцоо ер нь одоо бөөрөөр алдаж байгаа гэлээ шүү дээ. Тэгвэл ер нь яг ямар шиг уурга алдаж мэдээж яг бөөрийн үйл ажиллагааны одоо багаасаа бөөр өвддөг ч юм уу, өжиг дуртгалтай одоо тийм бөөрийн асуудалтай ч юм уу, эсвэл тэрийгэ мэддгүү ч юм өөртөө тийм зөөр өгдөг хүмүүс аягүй байдаг байхгүй юу? За тэгээ шээсний өмнө өөр гарах ч юм уу яг тэр үедээ л мэддэг. Тийм шээсний шинжилгээг заавал өгөөд тэгснийхаа дараа шээсэн дээр одоо миний бөөр асуудалгүй гэснийхаа дараа л одоо нөгөө уурга нэмэлтээр аягүй хэмжээгээр болчин томруулах үйл ажиллагаагаа л хэрэглээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхгүй бол одоо гаднаас ингээл уурглаг хэрэглээд идэг шээсээр уурга алдаад гэдэг чинь тэгэл ямар ч хэрэгцээгүй
болж байгаа байхгүй. Тэрийг тэгэл алдаал юм гэсэн үг байхгүй. Тий алдаал юм. За мэдээж яг нөгөө нэг илгийг яаж хамгаалах вэ гэхээр одоо та бидний лив 52 гэж ярьдэн шүү дээ тий. Лив 52-ыг яг урмлын гаралтайг хэрэгэлдэг. Гэхдээ дан ганц одоо тэр Хималяйн лив 52-ыг хэрэглэх бол шаардлагагүй шүү дээ. Өчнөн төрлийн одоо илэг хамгаалах юмнууд байгаа. Эсэн цаал тий. За одоо стронжер гэх тариагаар байгаа 40 олон төрлийн илэг хамгаалах тарианууд байгаа. За тэрийг бол ерөнхийдөө хэрэгжилж болно. Одоо гаднаас ингээд уургийг ингээд хэрэгжилж байгаа бол тэр эмийн хэлбэрээр одоо өөрийнхөө илгийг хамгаална гэсэн үг шүү дээ тий эмийн бодисоор. За нэгдүгээр хоолоор авах нь хоёрдугаарт эмийн бодисоор авах нь тий. Тэгээ гуравдугаарт гэх юм бол шинжилгээнд хамрахад тарах хэрэгтэй. Ялангуяа өрхийн эрүүл мэнд дээр угаасаа тийм аяа өгч байгаа шүү дээ. БЦ вирусын аяа өгч байгаа. БЦ вирусын аян дээр өөрийгөө илгэний БЦ вирус байна уу, байхгүй байна уу гэдгээ заавал онцлуулах хэрэгтэй. За тэгээ онцлуулчаад хэрвээ үнэхээр танд БЦ вирусын байхгүй, асуудал байхгүй, тэгээ дельта вирус байхгүй бол ганцхан БЦ вирус биш л дээ, олон вирус байгаа. За тийм вирус асуудалгүй байх юм бол Б-гийнхаа вакциндаа хамрагдчих болно шүү дээ. Хамгийн одоо яг хуу залуу хүмүүс бид нар ингээл илэг өвдөхгүй ингээл асуудалгүй ингээл яваалаа л та. Гэхдээ тодорхой хэмжээгээр 40 нас түүнээс дээш наснд ингээ очихоор илэг өөхлөө, тархалт ихсэнгүүд илэг өөхлөн, тэгээ асуудлууд БЦ вирустэй үйл нөгөө ужиг дуртгалынд ингээд ужиг өвчнүүд нь явсаар байгаа. Дэлгэний хорт авдар болох нас барах эрсдлүүд аюул их өндөр байдаг байгаа. Б вирус бол одоо илгийг хамгийн хурдан муутгадаг вирус гэж явуулдаг тийм. Гэтэ яг нөгөө вирустэй байгаа тохиолдолд одоо нөгөө им гарцсан шүү дээ. Им гарцсан чи имээ ууж болно. Тийм болохоор тамирчин хүмүүс ялангуяа БЦ вирусээ үзүүлээд хэрвээ байхгүй бол халдвар судлалын үндсийн төвдөр очоод Б-гийнхаа вакцинд хамрагдаад Б-гийн вакцин чинь 15 жилийн хугацаанд илхий чинь халдвар авахгүй хамгаална гэсэн үг. БЦ вирус чинь С вирус чинь одоо бас халдвараар дамжин, Б вирус чинь бэлгийн замын халдвараар дамжин. Тэгэхээр чинь бас асуудал байхгүй юу? Тэгээ яг ийм асуултууд маш их олон орж ирдэг л дээ. БЦ вирус юм уу эсвэл С вирустэй хүмүүс уурыг хэрглэж болох уу гэж асууад байдаг. Энэ дээр бол яг нэг эмчийн үүднээс юу гэж бодож байна? Яг уу хэрглэж болохгүй хинжид бас хайшин дээ. Бас яг уу мэдээж сайхан битээ болохыг хүсэж байгаа шүү дээ. Тийм болохоор яг нэмэлт амин хүчил хэрглэхээсээ илүүтэйгээр уургийн агуулмжийг хүнснээсээ эргэлэх юм бол илүү их хурдан задраад тэгэхээр эрүүл мэнд илүү арай өгөөжтэй байх гэж бодож байна миний бодлоор. Гэхдээ уургийн би одоо ингэж тийм тухайн хүний килограмм жинтэнд тооцоод уургийнхаа агуулмжийг яг ингээд одоо жишээ нь С вирустэй хүн байлаа гэхэд те килограмм жинтэнд тооцоод өөрийнх нь одоо тэр хүн тийм килограммын жингээр уургийн агуулмж авах ёстой байна гэд аваад хэрэглээд эмчийн хяналтанд дор ингээд С вирустэй уург нэмэлтээр амин хүчил ууж болно л гэсэн үг л те. Тэрнээсээ бүр одоо айхтар хэтрүүлэхгүйгээр л тийм. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол 1 кг жинд 1 г уург гэж тооцсон байдаг те. За хүнд юм өргөж байгаа хүчний ажил хийж байгаа бэлтгэл хийж байгаа хүмүүс бол хэдийг уух вэ? Одоо өөрөө ч хувьд бол хэдийг ууж исэн бэ? Миний хувьд ерөнхийдөө нөгөө нэг яг тийм килограмм жингээр нь тооцоолсон юм бол яг үнэндээ бол байхгүй. Яагаад гэх юм бол би яг тухайн үед оюутан байсан байхгүй юу. Тэгээ оюутан байсан. Тэгээ яг ингээл бүр наривчлаа. За ийм судалгаагаар ингэж яваад ийм килограммаар тооцооч юм. Яг тухайн үед тэгж байгаагүй. Гэтэ одоо бол тэр аяг чухал. Тийм болохоор миний хувьд бол ерөөсөө бэлтгэлийн өмнө бэлтгэлийн дараа гэсэн механизмаар л явагддаг байсан. Тэмцээний бэлтгэлийн үед заримдаа магадгүй одоо үнэхээр одоо уурга задлж чадахгүй бага хэмжээний бэлтгэл хийдэг, энгийн дасгал хийдэг тохиолдол бол нэг хахтар уурга уух шаардлага байхгүй. Зүгээр л хүнснээсээ өндгөнд хэдэн грамм, таны чиж маханд хэдэн грамм, загсанд хэдэн грамм тэгэл өөрөө яг тооцоолоод авчдсан дөө. Даваагийн өвзөгний булчин анханасаа хөгжсөн байсан уу? Үгүй шүү дээ. Эсвэл одоо хөгжүүлсэн үү фитнест явж? Фитнест яваад хөгжүүлсэн шүү дээ. Тэрнээс би нэг тийм амар том бүхсний өвзөгтэй тийм байгааг шүү дээ. Гэтэ миний хувьд одоохондоо нөгөө бас эмчээрээ хажуугаар тухайн хүний бас хөгжүүлэх тийм групп нээсэн байгаа. Хөөрхөн өвзөг гэдэг групп нээсэн байгаа. Тэгээ тэрнгээр нэг хайхтар нэг
бүр ингээл сурчлаад entertainment тий маркетинг хийгээгүй л агаал да одоохондоо за яг нэг ганц хоёр хүмүүс аваад хувийн дасгалжуулагч бас давхар хийгээл эмчийнхээ ажлыг хийгээл амжуулаад тэгэл явж байна. Гэтэ яг хуу эмч хүн тунхаан хүнийг одоо мэдээж биеийн галбирын гоё болгохын тулд бас нөгөө бие физиологийн хувьд бас илүү их мэдлэгтэй тухайн хүний эргэтэн тогтолцоо ямар ах уу, эрүүлэр яаж тураах уу тий тэрэн дээр нь үндэслээд килограмм жингэн тийм жинтэй ахаар ингэв огцон тураах биш тий тэгэж яг ингээд эмчийн хяналтанд дор бас хувийн дасгалжуулагч хийлгүүл бас айгүй үр дүнтэй юм шиг надад санагдтыг. Гадуур ингээл одоо эмч хүн биш те. Ингээл айгүй мундаг тамирчингууд зөндөл байгаа л да. Одоо ингээд бараг 20 жил 10 жил явцсан те. Бид нар ч юм бол яг өөрийнхөө туршлагаас ингээд дасгалын өв туршлага байгаа л да. Тэрнээс биш яг ингээд судалгаан дээр үндэслэгдээд одоо юм чинь бас судалгаагаар явагддаг шүү дээ. Ямар ба нэг юм чинь судалгаан дээр үндэслэгдээд ингээд энэ хүний организм ийм байхаар ингэдэм аа. Одоо уургийг хэрэглээд ингээд ийм килограмм жингээр нь хэрэглэнэ. За бөөнд нь ямар ачаал авах уу? За шинжилгээний хяналтаар ямар авах уу те? Тэр болгоныг хянаад явахгүй шүү дээ ойлгомжтой. Тийм болохоор илүү үр дүнтэй байх болов гэж бодоод хүмүүс туслах гэсэн үүднээс л тэгдэг л дээ. Сургалт явуулж байгаа. Тэгэхээр за өвзгний булчинг томруулахын тулд 7 хоногт хэд удаа хийх ёстой вэ? За миний хувьд гэх юм бол 7 хоногт 3 удаа л хийдэг. 3 удаа өвзөг гэдэг гэсэн үү? Тийм, 3 удаа хөлний дасгал хийдэг. Тэгэхээр нэг өвзгөн дээрээ одоо хэдэн дасгал хийх вэ? За яг нөгөө өвзгөн дээрээ нэг яг дан өвзгөн дээрээ нэг 5-6 дасгал хийдэг. Гэхдээ янз бүрэлтэй. Гэхдээ юу гэдэг чинь нэг ийм юу гэдэг чинь ямарваа нэг дасгалыг эхнээс нь ахуулаад одоо жишээ нь гуйны уртлаа яагаад дараа нь ингээл яг ийм дараалттай идэв ш хүмүүс зарим нэг хүмүүс миний бодлоор тэр бол тэгэхээр нэг хөл хөгжихгүй гэж боддгийг одоо өнөөдөр гуйны уртлаас эхэлсэн бол одоо дараа нь гуйны артлаас ч гэх юм уу те за эсвэл өнөөдөр үндсэн суултаас эхэлсэн бол арай өөр те таталтыг хийж юм одоо ингээд янз бүрийн ингээд арай өөр техникээр ингээд солбоод хийх юм бол илүү их болчих илүү мэдэрдэм болов гэж боддгийг. Гэхдээ хамгийн чухал зүйл бол угаасаа булчин мэдэрнэ. Мэдэрчээж булчин томорно. Мэдрэхгүй бол угаасаа булчин томрохгүй. Хүн жинэр угаасаа дайраад ингээл мас юм бэлтгэл хийгээл хүү ингээл амар том булчинтай болно гэсэн биш. Хамгийн гол нь өөр тохирсон жингээрээ мэдрээд булчингаа мэдрээд тасгал хийвэл илүү хурдан булчин томордог байгаа. Давталтын тоон. Давтлын тоон яг л адилхан шүү дээ. Ерөнхийдөө нэг 15-аар 4 удаа, заримдаа 20-аар 4 удаа. Гэхдээ яг нөгөө нэг ингээд нэг өөдөл түүсэд эхэлдэг шин ингээд тасгал хийхэд амар яг ингээд бүр ингээд тулаад ёо гэх яг тэр өөдөлтийг дахиад давтаад дахиад нэмээд 5 6 ч юм уу нэмээд ингээд хийвэл илүү их булчин цэцэрлэлт өгөөд илүү томордог юм шиг санагддیں۔ За. Бид зөндөө асуулт асуучлаа. За тэгээд хэрвээ одоо манай үзэгчд өөр асуулт байх юм бол тэ магадгүй өөр энэ сэдвчүүд энэ төрлийн сэдв хэрэгтэй санагдсан бол бас лайктаар шеэр хийхэд битэн мартаарай. Комент хэсэгт бас асуултаа үлдээж болно. Даван сариулцдаг те шүү. Тэ. За тэгээд ингээд гуулцлаа. Түр баяртай.